Энэ давхар дээлний асуудлыг бид нар бол их олон ярьсан. Жагсаал цуглаан хүртэл хийж би чинь одоо янз бүрээрээ л одоо сэвлэлээр бичүүлж л явсан хүний нэг. Эрдэнэ хотын засгийн газарт 7 салбарын сайд нь 16 сайдын 7 салбарын сайд нь давхар дээлтэй байсан юм аа. Тэгэхээр энийг одоо нийгмийн захиалга юм билээ. Давхар дээлийг хязгаарлах ёстой гэж ингэж ярьдаг, нэгдэг, шахдаг, шаарддаг энэ сонгогчдын. Тийм учраас та ерөнхий сайдаар томилогдоод кабинетаа бүрдүүлэхдээ Эрдэнэ хотын ерөнхий сайдын кабинетийн энэ давхар дээлээс нэмэхгүй байж чадах уу гэдгийг нэгдүгээр та сууя. Хоёрдугаар энэ хүүхдийн мөнгөний асуудал. Одоо шинэ байгуулагдсан ерөнхий сайд засгийн газар маань улсын төсвөө 18 оны улсын төсвөө өргөн барина. Эрдэнэ хотын засгийн газрыг огцруулсан 3 үндслийн нэг нь бол хүүхдийн мөнгийг 100% болгох шийдвэр гаргасны төлөө огцорсон шүү. Энийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Энийг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн 65 бүлэгтэй Монгол ардын нам олонхороо дэмжсэн учраас 100% Монголын ард түмэнд аавын хөв ээжийн охтыг алагчлахгүй олгоно гэдэг ийм шийдвэр гаргасан. 18 онд хүүхдийн мөнгийг 100% өгч чадах уу? Өгөх ёстой шүү. Энэ бас нийгмийн захиалга, ард түмний хүсэлт шүү. Энийг өгөх ёстой, өгөх боломж бол байгаа. 3 дугаарт одоо багш эмчнэр цалингаа нэмүүлнэ гэд жагсаал ажил хаялт хийгээд эхэллээ. Миний тооцоолж байгаагаар бол бидний харж байгаагаар бол багш эмчнэрийн цалин 50 хүртэл хувь нэмэх боломж байгаа. Тийм боломж бол байгаа шүү. Тийм учраас багш эмчнэрийн цалин нэг дахин 100% биш юм а гэхэд 50% ядаж нэмж чадах уу? Энийг та болон таны шиний бүрдэх кабинет засгийн газар 2018 оны улсын төсөвтөө суулгаж өргөн барих уу гэдгийг тодорхой хэлнэ. Намын баг хурал дээр үг хэлэхдээ та цаашдаа бондор өрийг өрөөр дарахгүй ийм зарчмыг баримтлана гэсэн. Он гараад төлөх Чингис бондны 500, Дим сон бондны 161 сая Америк долларыг бондыг бондор дарахгүй, өрийг өрөөр дарахгүй байх зарчмыг баримталж чадах уу? Гэсэн ийм хэдэн асуулт байна. Тэгээ эцэст нь таавал сая яамдын тоог нэмэхгүй асахгүй өмнөх засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэж байна. Төрийн албыг бужигнуулах уу? Шинээр томилогдсон сайд нар чинь шинээр очсон дарга нар чинь энэ төрийн албыг бужигнуулж төрийн одоо энэ байгууллагуудыг халаа сэлгээ хийж одоо нэг засаг солигдох болгоны ардл нэг бөгөөм бужигнаан үүсдэг. Энэ бужигнааныг одоо танай засгийн газар одоо таны тэргүүлсэн кабинет хийх үү хийхгүй юу? Ийм товчгоо тодорхой 5 асуулт байна. Төрийн албыг бужигнуулахгүй. Тэгэхдээ хууль зөрчсөн, хэл ахуул өгж орсон байж болзошгүй. Төрийн албажлыг хийдүүлдэг, сахилга хариуцлагагүй, дэг журамгүй, төрийн ёс дэг журмыг зөрчдөг ийм нөхдүүдтэй бол толгойг нэлээд суухгүй. Надад одоо сэтгэлтэй ажил хийдэг төрийн албач хаагч нар хэрэгтэй. Энэ Монголын төлөө зүтгэж чадах зүтгэлтэй ийм сайд нар хэрэгтэй байна. Би төрийнхөө 2 давхрын ордонд зүгээр зургаа үлгүүлэхийг хүсэхгүй байна. Тийм сайд байхыг хүсэхгүй байна ерөөсөө. Энэ Монгол төрийн түүхэнд бас тодорхой ажил хийсэн, тодорхой зүйлийг өөрчилсөн ерөнхий сайд байхыг хүсэж байгаа. Энийхээ төлөө ажиллана. Хуулийн хүрээнд гэхдээ надад ямар нэгэн айдас алга. Харин надаас хууль бус юм битгий хүсээрэй. Миний байгуулсан кабинетийн гишүүдээс хууль бус юм битгий хүсээрэй. Хууль бус үйл ажиллагаа хийх гэж битгий шахаж шаардаарай. Тийм байхгүй. За багш нар эмчрийн асуудал байна. Хүнжлийнхээ хэрээр төлөөж ийн гэж нэг ардын сайхан үг байдаг. Улсын төсөв мөнгө ямар шиг байгааг бол Мөнхбат сайд өөрөө сайн мэдж байгаа. Энэ зовлонтой нас жил гаруй хугацаанд өөрөө холбогдож, ноцолдож хүнд өчрөмийг бас арданд гарах гэж бас үтгсэн гэж боддог. Боломж нөхцөл байдаг гэсэн бол бүгдээрээ өгчмөр байна. Багшныхаа залиг нэмчмээр байна. 50% биш 100% ч гэсэн нэмчмээр байна. Тийм боломж нөхцөл байхгүй шүү дээ. Байхгүй. Байлгыг гэд бодсон ч байхгүй. Тэгвэл одоо би төсөв өчигдөр жоохон харлаа.
Шинэ төсөвт би оролцоогүй. Ямар боломж нөхцөл байна гэдгээ судална. Би ганцхан зарчим дээр ажиллана. Энэ бол хүнд худлаа амлахгүй шүү. Яг л бодит үннийг ард түмэндээ хэлнэ, бодит үннийг олон түмэндээ хэлнэ. Үүний төлөө бас хариуцлага хүлээж чадна гэдгээ хэлье. За дараагийн дугаарт хүүхдийн мөнгөний асуудал байна. За хүүхдийн мөнгийг бол энэ 17 он дуустал олгоно. Олох боломж байгаа. 18 оноос 100% олгож чадахгүй. Тийм боломж байхгүй. Эдийн засгийн боломж байхгүй. Тийм боломж байдаг бол надад хэлээрэй. Тэр багшийн мөнгө нэмждэг боломж байдаг бол, тэр хүүхдийн мөнгө нэмждэг боломж байдаг бол, тэрийг олж харсан бол надад хэлж тусалж өгөөрэй. Тэгвэл би дуртаяа хамтарч ажиллах болно. Дуртаяа хамтарч ажиллах болно. За давхар дээлийн тухай асуудал байна. Түрүүн ч гэсэн би хэлсэн. Надад ажил хийж чадах тийм сайд нар л хэрэгтэй. Мэдээж тодорхой хэмжээний их хурлын гишүүд кабинетийн гишүүн болж орж ажиллана. Энийг би нуухгүй байна. Зохис төвшингийг барьж ажиллана гэж бодож байна. Дараагийн сонгуул бол цөөхөн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд би улс төрчхийг хүсэхгүй байна. Улс орныхаа амьдралыг өөдөн татах, сахилга бат дэг журам ажлын хариуцлагыг сайжруулах, энэ ядарсан эдийн засаг, ядарсан ард түмнийхөө төлөө ажиллая гэсэн ийм сэтгэл надад байна.